За бүгдээрээ нааш анхаарлаа хандуулаарай. Оюун цэнгээх, оюун хөгжүүлэх ийм сайхан даалгавар байна. Энийг хамтдаа хийж гүйцэтгэе. Логик пазлын уралдаан Дундгой аймагт маань зохион байгуулагдах гэж байгаа. 4-өөс 5, 6-аас 7, 8-аас 9, 10-аас 12 дугаар ангийн сурагчид мөн насан туршид гэсэн төрлөөр явж байгаа учраас бүгд анхаарлаа хандуулаад логик пазл гэж чухам юу юм бэ гэдгийг бас зөвхөн төвшөнд ойлгоод сонирхоод тэмцээнд хичээлэн тийм ээ оролцоод үзээрэй. Гэхдээ ямар нэгэн бэлтгэл байхгүй гэж айх юм байхгүй. Энэ төрлөөр бас зориулт гаргаад хичээлсэн ийм туршлагууд аймагт маань одоогоор байхгүй байгаа учраас яг одооноос та бүхэн сонирхоод анхаарад хийгээд үзэх юм бол амжилт гарах магадлал өндөр байна. Амжилт гаргасан улсууд улам ахаад яг нь аймгийн аваргаасаа шалгарах юм бол улсад оролцсон, улсад шигшээ багт орох юм бол олон улсын тэмцээнд оролцох гэсэн ийм сайхан боломжуудтай карьер сайтай ийм шин төрөл байна. За үүнийг болохоор IQ одоо юуны чадварын IQ төвөөс зохион байгуулж байгаа. За ингээд даалгавартаа оръё. Термометр гэж байна. Үүнийг хэрхэн яаж хийх вэ гэхээр хүснэгтийн гадна ингээд тоонууд байгааг та бүхэн харж байгаа байх. Бага мөрийн дагуу тийм ээ. За термометрүүдийг тохируулж будах юм. Будахдаа заавал термометрийн дугуйтай хэсгээс эхлэхийг анхаарна. Хоосон термометр одоо орхигдож юм уу те байж болно гэсэн байгаа. За бодлого тэгэхээр ингээд тавигдлаа. Тэгвэл энийг хийж гүйцэтгэнэ гэдэг нь термометрийг л яг нь мөрийн дагуу болон багны дагуух тоонд тохируулан буднаа л гэсэн үг байхгүй юу? За харах юм бол энэ багнанд 3 гэж байна. Тэгэхээр 3 нүд будагдсан байна. Энэ 1 байна. 1 нүд будагдсан байна. Энэ 1 байна. 1 нүд будагдсан байна. Энэ 2 байна. Тэгвэл 2 нүд будагдсан байгааг харж байгаа. За одоо мөрийг харах юм бол 2 гэж байна. Тэгвэл хэвтээд чиглэлд харахад 2 термометр будагдсан байна. 2 гэж байна. Тэгэхээр 2 термометр будагдсан. 1 гэж байна. 1 термометр будагдсан. Тэгэхээр 1 термометр гэхээс илүү юу шүү гэдэг. 1 нүд шүү. Тэгээ термометрийн нэг юм хэсэг гэсэн үг тийм ээ. За 2 нүд будагдсан байна тийм ээ. За ингээд бодчих юм бол энэ даалгаврыг амжилттай гүйцэтгэжлээ гэсэн үг байна. За энэс хүүхдүүдээ за насан туршид маань бас боломжтой шүү дээ тийм ээ. Энд бол ажил мэргэжил хамаарахгүйгээр оролцох боломжтой. Учираас хүүхдүүдтэйгээ зэрэгцээд тийм ээ гүйцэтгээд хамтдаа бэлтгэлээ базаагаад насандаа оролцож болох нэ. Тэгвэл та бүхэнд өөрийгөө сорих нэг даалгаврыг өгье. Хийгээд үзээрэй. За тухайн даалгаврууд маань болохоор хүнд хөнгөн дунд гэсэн ийм зэрэглэлтэй байдаг. Тэгээд зэрэглэлээсээ хамаарат оноо нь харилцан адилгүй өөр байна. Хэрвээ энэ уралдаанд оролцохоор та бүхэн бүртгүүлэх юм бол эдгээр ийм сонирхолтой даалгавар бүхий гарын авлагыг өгөх юм байна. 200 ийм сонирхолтой бодлогоор өөрийгөө сорих боломжтой байгаа шүү гэдгийг сануулъя. За тэгээд видеоны дор өөрийн хийсэн будсан зураглалаа комент хэсэгт үлдээгээрэй.